Намрын чуулганы төгсгөлд улсын хурлын гишүүн J-ийн баяр аюул сайхан оюун эрдэнэрийн гишүүд ерөнхий сайдад Эрдэнэ төлөвлөрийн 51%-тай холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгох тухай асуулт тавьсан. За энэ асуултын хариуг ерөнхий сайд нэр бүхий дээрх гишүүдэд хүргүүлжээ. За эндээс баггүй мэдээллүүд ил болсон нь харагдаж байна. Тухайлбал 2009 оны 7 сарын 8-ны өдөр Just Group хувьцаат компани нь Стандарт банктай 36 сая долларын зээлийн гэрээ байгуулсан. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан зээлийн хэмжээг 75 сая доллар болгож нэмэгдүүлжээ. 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Just Group нь Стандарт банктай дахин 27 сая долларын зээлийн гэрээ байгуулж 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан зээлийн хэмжээг 34 сая доллар болгож нэмэгдүүлсэн байна. Эрдэнэ төлөвлөлтөөр компани дүрмд зааснаар компани гүйцэтгэх удирдлага нь 10 сая доллар хүртэлх хилцэлд компани төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд түүнээс дээш үнийн дүнтэй хилцэлд орох эрхгүй. Гэтэл өнөөдөр 51 сая долларын гэрээ байгуулсан тухай асуудал яригдж байна. Эрдэнэ төлөвлөлтөөр хувьцаат компани гүйцэтгэх захирал Ганзэргийн өгсөн үүргийн дагуу Амарбат, Мөнх Жаргал, Галбаатар нар нь гэрээнд оролцсон нь тогтоогдсон. 2010-аас 2013 онуудад Стандарт банкнаас нийт 213.3 сая долларын орлогын гүйлгээ Эрдэнэ төлөвлөлтийн холбогдох дансанд орж ирсэн. Завг орлогоос Улаанбаатар төмөр зам хувь нийлээс нэмэлт тээврийн хөлсний төлбөрт 55.6 сая долларыг Эрдэнэ төлөвлөлтийн данснаас шилжүүлжээ. Мөн Just компаниас нийлүүлсэн түлш шатхууны төлбөрт 41 сая долларыг Эрдэнэ төлөвлөлт компаниас шилжүүлсэн байна. Ийхүү өнөөдөр Эрдэнэ төлөвлөлтөөр Стандарт банкнд 51 сая долларыг төлөхөөс өөр гарц үлдээгүй. Харин Стандарт банкны нэхэмжилсэн шүүхийн зардал зээлийн хүү торгуул гэх мэт 44 сая долларын асуудал олон улсын шүүхээр хилцэгдэж байгаа. Энэ асуудлаараа тохиролцоонд хүрэхийг Эрдэнэ төлөвлөлтийн удирдлагуудад засгийн газраас даалгаад байгаа юм а.